Сайн байцгаана уу үзэгчдээ амралтын өдрийн weekend vibe нэвтрүүлэг маань эхэлж байна. За сайн байна уу? Сайн уу үзэгчдээ амралтын өдрийн мэндэргий. За энэ 7 хоног хэрхэн өнгөрөв? Энэ 7 хоногт хийдэг ажлуудаа хийгээл синэгтэй 1-5 дахь хүртэл сайхан ажиллаад байж энэ да. Ингээд албан ёсоор амралтын өдөр эхэллээ. Ад жаргалтай амралтын өдөр маань инхүү эхэлж байна. За өнөөдөр хөтөлбөр маань шууд зочны цагаараа эхэлж байгаа. Тэгэхээр та яг AI-г юу гэж боддог вэ? AI юу? AI ч одоо за нэг бодлын зүгээр компьютер дээрээс одоо ингээд хурдтай хайхад одоо сайхан мэдээллүүдээ боловсруулад өгдөг одоо тий нэг одоо юм цахим платформ хэлбэр гэж бодод. Нөгөө талаас ингээд жоохон BT болоод ирвэл юм робот болохоор юм шиг санагдаад байна да. Робот. Одоо бид нар кинон дээр үздэг гэсэн чинь роботууд ингээд би одоо тэгж бодод байгаа шүү дээ. Жоохон фантази ингээл те уран зөвлөх кино тэр дээр ингээл роботууд ингээл ажиллаж хүмүүст ингээл те найз нь бол хамгаалж тийм туслаад байдаг шүү дээ. Тэрийг дотор нь AI ажиллаад ингэж боддог шүү дээ. Бүх одоо энэ мэдээллүүдийг те одоо ингээд юу яагаад боловсруулад тэгээд тэр хүнд ингээд өгөөд ийн. Одоо юм асуудаг шүү дээ. Ой хинэ чи надад тийм яагаад гэнгээд тэр тэгдэг гэл ингээд боловсруулж ин гэхэр чинь ирээдүйд одоо ингээд битэр бол робот болохоор ч юм уу тэгж бодоод байгаа шүү дээ. За тэгэхээр яг AI болон хүний нөөцийг те компанид яаж хэрэгжүүлэх вэ тухай хамааралтай мэдээллийг өгөхөөр нэвтрүүлэгтээ зочин урьсан байгаа. Ингээд зочноо хүлээн авцгаая. Хөтөлбөр маань зочны цагаараа үргэлжлэж байна. За студид маань өнөөдрийн зочд маань хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт амралтын өдрийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхэн ч гэсэн амралтын өдрийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхэн ч гэсэн амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгээд үзэгчдээ бас зочдоо танилцуулбал за MSc Business School-ийн гүйцэтгэх захирал хүний нөөцийн мэрэгсэн зөвлөх наран захирал маань за тэгээд Digital Works компани гүйцэтгэх захирал Нэм Цэрэн нар хүрэлцэн ирсэн байна. За тэгээд одоо завгүй одоо энэ ажлын өдрүүдэд одоо тий өнгөрөөд амралтын өдөр одоо амрах хэвээр өдөр байгаа шүү дээ тий амралтын өдрийг одоо бидэнд зориулаад хүрэлцэн та хоёртаа баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тэгээд ажлын өдрүүдээр ингээд завгүй гэж идэг өнөөдрийг амрах өдрөө одоо ингээд бид бүхэн ингээд зориулаад ирсэн байна. Ерөөдөө одоо ингээд амжилттай яваа захирлуудын хувьд одоо амралтын өдөр одоо юу хийдэг вэ? Амралтын өдрийн мэдрэмж бас ямар байдаг вэ? Нөгөө ажлаа хобби болгосон хүн чинь ажил амралтын өдрийг ялгадаггүй шүү дээ. Харин тэгээ асууад байна. Тэгээд 7 хоног ажиллаад байна уу эсвэл хагас утсанд бас амарч чадчихэв нөө? Мэдээж юу нэг ажил амьдралын баланс бол маш чухал шүү дээ. Тэр бол бас бүтээмжид их нөлөөлдөг учраас тий яг идэвхтэй өөрийнхөө бүтээмж гаргах цагаараа төвлөрөл сайтаагаар өндөр бүтээмж гаргаад амрах ёстой үедээ бас яг чанартай амраад өөртөө цаг зарцуулах нь бол бас одоо олон менежерүүдийн гол бас чадрын нэг болов гэж боддоо шүү дээ. Нэм Цэрэн захирлаа. Амралтын өдрөөр айл болохоор гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг. Ажлын өдрүүдээр ялцчгүй ажил ихтэй байдаг учраас төдийлөн бас цаг зав хомс байдаг. Тэгээд амралтын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ айл болохоор хамт цагийг өнгөрүүлэх, хамтдаа хоол иж идэх гэх мэтчлэн. Айл болохоор л одоо хүүхдүүдтэй цаг зарцуулахыг хичээдэг. За тэгээд дөрүүлээ тэгэл одоо гол яриандаа ороод тий. Эхний асуултаа одоо наран захирлаас асуумаар одоо таны хувьд бол одоо хүний нөөцийн мэрэгчсэн зөвлөх шүү дээ. Тэгэхээр одоо миний одоо хамгийн их мэдмээр байгаа зүйл бол одоо цэлмэгчин аль үеийнх лээ? Жинзи. Тий. Жинзи үеийнхэн ч гэдэг юм үеийн ялгаа аваад тий. Манай аав ээж нарын үед ч юм одоо ингээл бидний үед юм байгаагүй та нар юм байна гээл тэгэлээд бид нар болоод ирэхээр дүүнэртэй ч юм да бид нар юм байсан та нар одоо ингээл доктортой ажиллахгүй юм ч гэдэг юм уу эсвэл ингээл баг цагаар ингээл ажиллах гал жинзээ үеийнхэн ч юм уу дүүнэр болохоор ингээл бүтээмжтэй гэс ажиллаад ажиллаа хийчихэд ингээд явах сонирхолтой байгаад байдаг. Тэгвэл байгууллага болохоор яг цагаараа ажиллах гал ингээд байгаад байдаг юм. Үеийнхний юм ялгаа, ингээд өссөн орчин ч юм уу, тухайн техник технологийн дэвшлийн тэр үед нөлөөлт юм ялгаанууд байгаад байдаг шүү дээ. Энэ талаар та ярил. Нэг ийм үг байдаг шүү дээ. Нөгөө Аристотелийн үед ч тий одооны хүүхдүүд биш болчихжээ гэдэг үг байсан гэд. Тэгэхээр угаасаа л үе болгон ялгаатай. Яагаад гэх юм бол тухайн нийгмийн одоо хүчин зүйл тий өсч төрж байгаа орчны хөгжил гэдэг маш олон хүчин зүйлүүд бол генерашн болгонд ялгаатай нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр сайн генерашн муу генерашн ч юм уу тийм ойлголт бол угаасаа байхгүй. Тийм учраас ер нь хүний нөөцийн чиг хандлага трендэд юу ярьж байгаа гэхээр ерөөсө генерашн хоорондын даваа талуудыг яаж нийлүүлж бүтээмжийн бүүст хийх вэ? Хит нэг үеийг байрах бол тийм угаасаа таатай биш. Тэгэхээр X, Y generationд даваа талж байгаа, сул талж байгаа, Gen Z ч гэсэн даваа талж байгаа, сул талж байгаа. Тэгэхээр Gen Z-ийн хувьд бол ялангуяа дижитал ур чадвар гэж ярьдаг те. Технологитой анханасаа төрсөн учраас тэр ур чадвар өндөр байдаг. Тэгэхээр магадгүй Y generation ч X generation-ийн хувьд бол арай илүү
одоо туршлага мэдлэг те байдаг учраас энэ эдийг яаж нийлүүлж илүү хамтарч багийн ажиллагаа хийх үү гэдэг дээр бол челленжтэй байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө манайхан танаахан гээл ах юм бол бид чинь нэг зорилгын төлөө ажиллаж байгаа тий. Хоорондоо хагаралтаа дуусахгүй учраас яаж бие биенийхээ давуу талыг илүү өнгөлж за сул толгын зарим тохиол яах нь хүлээн зөвшөөрөх гэдэг. За угаасаа л хаяа манайх ингэдэг шүү тэгээд зөвшөөрөөд явах юм бол тий бид нар ямар нэг гэрт орж амьдрах гэж байгаа биш гэдэг шиг зарим зүйлийг бол тий хүлээн зөвшөөрөөд ажиллах нь бол илүү үр дүнтэй гэж бол боддог. Тэгээ тэр чиглэлч гэсэн илүү хүчтэй явж байгаа шүү гэж хараад байна шүү дээ. Түрүүн бас хэлж ирсэн 8 цаг ингээд бүтэн байх хэрэгтэй гэл тий. За яг энэ дээр бол бас нэлээ өөр ойлголтууд явж эхэлж байгаа. Мэдээж ковид бол бидний ажлын арга барил хэм маяг бол маш хурдтай өөрчилсөн тийм үү. Тэгэхээр одоо хүний нөөцийн төлөвлөлтөнд заавал 8 цагаар тий хатуу ингээд бодлогоор удирдах чиглэл бол бас аль хэдийн сарнижлаа бас нэлээд буурж өөрчлөгдөж гэсэн үг. Яагаад өөрчлөгдөж байгаа юм гэхээр технологийн хөгжил нэгдүгээрт маш хурдтай явж байна. За тэр талаас нэмээд захирлыг сайн ярих бах. Яагаад гэх юм бол одоо бүр юу ярьж байгаа юм ямар ажлыг нь робот хийх юм тий. Ямар ажлыг нь хиймэл оюухан орлох юм тий. За ямар ажлыг нь яг 8 цаг бүтэн ажиллах ёстой юм. Ямарын зайнаас ажиллах юм. Ямарын одоо аутсорсинг буюу те бүр яг тухайн чиглэлийн мэргэжлийн компаниар хийлэх үг гэх мэтчлэн маш олон ийм төрлийн зохицуултуудыг нийлүүлж компанийг удирдах нь компани менежментийг зохион байгуулах нь бас бүтээмжид бол их өндөр нөлөөллийг бол авчирж байна гэдээ маш олон судалгаа гараад байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө заавал 8 цаг чинь ч гэсэн ер нь их удахгүй байх гэж бодож байна. Гэхдээ тэр 8 цаг өөрөө үр бүтээлтэй биш 8 цаг биш байгаа хугацаанд яаж үр бүтээлтэй байх буюу үр дүнгийн үзүүлэлтээр тийм ээ үнэлэгддэг систем бол бас стил одоо юу яаж ин өргөн хэрэглэж гин гэсэн үг. Нямаа захирлаас асуумаар одоо ингээд бид нар одоо AI гэж хэрэглээд байгаа одоо ингээд бид нар AI болохоор одоо юугаар төсөөлж ийм гэхээр одоо тэндээс нэг хідэн зураг авдаг ч юм уу эсвэл зураг хөдлөгдөг. Хүүхдүүд одоо сүүлийн нөгөө Японы одоо нөгөө анимаг ингээд дуурайгаал манай монголчин ялангуяа юм аягаа сайн дарахнаа одоо цөөхөл болоош тэрүүд ингээд бүгд л ингээд AI-г ашиглаад ингээл 6 ангил өөрчлөөд идэг тийм. Энэ тэгэхээр AI ч юм болохоор энэ технологи гэхээс илүү дахиад нэг өөр төвшний хувьсэл гэдэг байгаа шүү тийм. Та энэ талаар бас яриад. Технологийн салбарт зөндөө олон юм одоо өөрчлөлтүүд явж идэг тийм. Шин технологиуд гарч ирээл дараагийнх нь гарч ирээл өмнөх нь мартагдаад ингээд одоо өөрчлөлтүүд бол байнга явсаар ирсэн. За өмнө биднэрт нөгөө блокчейн гээл тэгээл нөгөө койны шуурга авлаа тийм. Тэрний араас нөгөө метаверс гээл тийм. Одоо Facebook маань компанийн нэрийг Meta хүртэл болгоод ингээд нэг өөрчлөлт явуулаа. За одоо яг хүчтэй яригдж байгаа зүйлүүд AI яригдж байна тийм. Гэхдээ AI бол одоо яг энэ өмнөх технологиуд шиг нэг юм технологи төдий зүйл биш юм аа. Энэ AI бол нэлээд том одоо хувьсгал юм аа гэж одоо дэлхийн олон эрдэмтэд хэлээд байгаа. Одоо хүн төрөлхтөн анх ингээд галыг нээснээр маш том ахиц дэвшил гарч исэн тийм. Тэрний дараа нөгөө одоо цахилгаан гэдэг зүйлийг нээснээр маш том ахиц дэвшил гарч ирсэн бол AI тэрнтэй дүүцэх үз тий маш том ахиц дэвшлийг хүн төрөлхтөнд олгох юм аа гэж одоо маш хүчтэй яригдж байна. Тэгэхээр AI-г бол одоо зөвхөн саяны хэрэгэл одоо хэлж байгаагаар тий өөрийнхөө зургийг нэг аниманы хэлбэр тишилжүүлэх эсвэл нэг ChatGPT-гээс ойр зүрийн юмаа асуух зэргээр одоо бодох төсөөлөх нь бол өрөөсгөл AI бол ерөөсөө бидний амьдралын салшгүй нэг хэсэг болцсон. Одоо болох нь одоо товч үгүй тодорхой байгаа байна. Тэгэхээр AI-г одоо ашиглаад бид яах ёстой вэ гэхээр өөрсдийнхөө бүтээмжийг одоо магадгүй хязгааргүй нэмэгдүүлэх юм боломж олцооны дэргэд бид нэр ирчээд байгаа учраас AI-г яаж одоо юунд хэрэглэх вэ гэдгийг одоо маш сайн ойлгож, суралцж, мэдж авах нь их чухал байгаа юм л да. AI-г одоо тэгээд юунд хэрэглэж байгаа болохоор бид нар бас ингээд өнөөдөр ингээд хоёрын ирнэ гэхээр би бас асууя. Манай цэлмэн болохоор жүжигчин мэрэгжилтэй. Би болохоор ер нь жоохон хөгжмийн талын мэрэгжилтэй байхгүй юу. Гэтэ би тэр телевизэд ажилладаг. Тэгээд одоо AI ингээд илүү хөгжөөд ирэхээр би тэрийн мэрэгжил байх уу байхгүй юу гэд бид хоёр бас айгаад байгаа байхгүй. Тийм тэгээд яг энэ хоёрын асуулттай нөгөө уялдуулаад хариулахад тэгээд сая жилийн өмнө 2 жилийн өмнө одоо Холливуудад маш том одоо сөргөлдөн ажил хайлтууллаа шүү дээ. Тэн дээр юу болсон гэхээр Холливуудын одоо бүх нөгөө кино жүжигчд, кино зохиолчд, найруулагчд тэгээд маш олон том баг ажилладаг, маш олон хүн ажилладаг юм байл. Гэтэл одоо кино зохиолыг маш цөөхөн хүн бичих боломжтой болсон юм байна. Өмнө нь одоо ингээд гол санаануудаа ерөнхий одоо зохиолч нь гаргаад бусад жижиг одоо хувилруудыг маш олон төрлийн зохиолчд ингэж хувааж авч бичээд
багаараа ажиллаад тэрийг нэгтгээд санаануудаа уралдуулж ягаад тэгээд аль хувилбараар нь явахаа шийддэг байсан юм л. Гэтэл одоо үндсэн гол санаагаа үндсэн зохиолч нь гаргаад энэний одоо 100% хувилбарыг 1000% хувилбар гаргаад ирэхэд энэ хувилбаруудыг бүгдээрнгийн бичдэг, гаргаж ирдэг болцсон. Тэгэнгүүт нөгөө нэг тослох зохиолчд маань ажиллах болох гэдэг шүү дээ. Тэгэнгүүт гээ бидний ажлыг булаачлаа тэглээ инглээ гэдэг юм нэлээд том асуудал болж исэн. Тэгэнгүүт хиймэл оюун ухааны тусламжтайгаар за тэгвэл өмнө нь одоо зөвхөн зохиолыг тэгж бичээд дараа нь хар зураг ингээд төрөл бүрээр зурдаг байсан бол одоо бүр зохиолын бичүүлээ, хар зургийг гаргууллаа, бүр нөгөө одоо тухайн одоо киноны үйл явдлуудыг бэлэн болох хүртэл AI хийдэг болчиход байгаа байхгүй. Тэгмээ төрөл бүрийн хувилбарууд гарч ирээд тэндээс одоо дураараа за энэ таалагч энэ таалагч ингэ сонгодог ийм боломжтой болох гэдэг. Хөгжмийг ч гэсэн ингээл хийгээд байгаа шүү. Гэхдээ одоохондоо зүгээр би нөгөө нэг хөгжим талаасаа мэдээд байдаг. Тэгвэл за нэг ийм рок доо, ийм хипхоп доо хийж гэхээр гэхдээ ер нь нэг жоохон одоохондоо бол миний ойлгож байгаа ингээд яг AI гэдэг нь мэддэгдээл яг давтамж тэгээ нэг хийж байгаа хөгжим яг адилхан л байгаа юм л яг хүний хийдэг шиг биш. Гэхдээ энэ илүү сайжраад бүр ингээл хүний хийдэг шиг ч юм уу ялгахдахгүй доо болохолоо. Тий, хиймэл оюун ухаан яг ингээд одоо хүүхдээр бол дөнгөж ингээд хөлт орох гэж байгаа үе байх шиг байна. Одоо бол. Тэгэхээр энэ маань ингээд нөгөө сайжирдгийн байгаа үсттэй гэдэг шиг тий. Маш хурдтай хөгжиж байгаа. Тэгэхээр бид нар бол AI-г одоохондоо туслах хэлбэрээр ашиглаж байгаа байхгүй. За ийм ажлыг хийгээд ийм юмны хувилбаруудыг гаргаад тэр миний энэ ажил туслаах. За ингээд тэгээд ингээд тий. Маш их одоо олон төрлөөр ингэж хувилбар боловсруулах, туслуулах ийм байдлаар ашиглаж байна тий. Тэгэхээр AI бол одоо хүн шиг боддог, сэтгэдэг, хүний одоо энэ одоо сэтгэх чадвараас одоо давах буюу дөхөж ирэх нь бол цаг хугацааны асуудал. Одоо хүмүүс хэлдэг байсан шүү дээ. Хиймэл оюун ухаан чи хүний одоо мэдрэмж, сэтгэх чадвар, цоо шинэмийг бүтээх чадвар ягаад ч гүйцэхгүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр хиймэл оюун ухааны одоо дараагийн үе шат болох нөгөө generative AI гэдээ гараад ирлээ шүү дээ. Энэ чинь бол яг хүн шиг бод сэтгэдэг, шин зүйлийг зохиодог, гаргаж ирдэг энэ хувилбарлчод байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань одоо хөгжөөд байна. Цаашдаа бол одоо тодорхой салбарт бол одоо хүнээс одоо даваад явах нь бол гарцаагүй бах. Тэгвэл хүн өөрөө одоо маш олон төрлийн юмыг бодож сэтгэж гаргаж ирэх ийм чадвартай универсал гэх юм уу тийм ийм одоо амтан учраас тодорхой хэмжээний тэр чадварууд нь бол робот хиймэл оюун ухаанаас илүү байх нь бол гарцаагүй байх. Мэдрэмжээ гэсэн. Мэдрэмжээ хүний одоо нэг гол ялгамж одоо сэтгэл мэдрэмж шүү дээ тий. Нөгөө дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар 70 сая ажлын байр үгүй болж тэгээ 120 гаруй сая ажлын байр шинээр бий болно гэдэг аахгүй. Тэгэхээр нөгөө мэдээж бид нэр маш олон ийм процесс урсгал тунд ажиллаж явж ин амьдарч явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгонд одоо хиймэл оюун ухаан тий орж ирж байна. Одоо зарим нь хувиргаж ин, зарим нь одоо хялбаршуулж ингээ маш олон шийдлүүд ороод ирэхээр нөгөө хуучин байдаг механик ялангуяа гэж яриад байгаа тий. Дахин олон давтамжтай хийгддэг үйлдэлүүдийн ажилбарууд байхгүй болоод тэр чиглэл тэр таскууд олон хийгддэг ажлын байрууд юу нь бол нөгөө устж өгөө болох эрсдэл бол хамгийн өндөр байгаа гэсэн. Тэгээ түрүүн ямаа зэгслэлснээр тийм ч бас амархан ч устдаад алга болчихгүй л тий. Ер нь бол ингээд бас хөгжлийнхэн шатанд явж байгаа. Тийм учраас нөгөө түрүү хэлжсэн шүү дээ бидний ажлыг ингээд байхгүй болох ч юм уу гүм үү гэдэг. Эний хамгийн гол чухал юмыг ер нь юу гэж хэлээд байгаа юм хэрвээ тасралтгүй суралцагч байх гэдэг. Одоо хамтарч ажиллах тэр процессыг амар сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдаад байна надад. Одоо таны одоо зохион байгуулж байгаа энэ ивент гэсэндээ ингээд boost with AI гэдэг жаа яг өөрийнхөө мэрэгчлээ одоо AI-ыг хослуулах гэдэг юм. Одоо би бол chat GPT бол миний бүр хамгийн сайн захгүй. Би надад миний сэтгэл зүйн хувьд асуудал гарсан байсан ч биеийн хувьд ч гэсэн эрүүл мэндийн хувьд асуудал гарахаар яг өөрт байгаа мэдрэгж байгаа мэдрэмжүүдийг бүгдийг бичээд дандаа ингэж чаталдаг байсан байхгүй. Тэгвэл яг хагас жилийн өмнө бол AI монголоор амар муу байсан чинь одоо бол бүр төгс надаас мундаг найруулгатай тэгээ өөдөөс ингэж хариу ирж байгаа юм ч гэдэг юм уу. Ер нь хурдтай гэхэд бүр дэндүү хурдтай хөгжиж байгаа тийм платформ байгаа. Тэгэнгუთ одоо би энийг жүжигчний мэргэжилттэй бас тийм хүн ч гэсэн тэр чинь нөгөө хүний царайг хөдөлгдөг ч юм уу текст хэлүүлж ингэж болдог болсон. Тэгэхээр яг өөртөөгөө яаж нийлүүлж ажиллах уу гэдгийг амар бодоод тэгээ за яг би ийм оронд тэ ийм жүжигчний мэргэжлэр ингэ ажилтгаа надад хэрэгтэй ингээ софт скиллүүд юу байна гэд ингээд асуудаг ч юм уу яг өөрийнхөө мэргэжлийг бас амар сайн бүүстлэхэд AI-г ингэж ашиглах ч гэдэг юм уу тэр талаар ер нь жоохон
хэрэгтэй санагдаад байгаа. А тэгэнгუთ яг бүтэн групп байгуулахт яг энэ AI энэ роботыг одоо яаж хамттан яаж чинь ажиллуулж байна. За тэгээд сая маш чухал сэдвийг хөндлөө тий. Ер нь ирээдүйд хүмүүс яавал амжилттай байх вэ гэхээр энэ робот хиймэл оюухан гэдэг энэ технологиг маш сайн эзэмшээд тэгээ өөрийнхөө ажил тэрийг ашиглаад тэгээ өөрийнхөө бүтээмжийг магадгүй хэд дахин нэмэгдүүлэх нь чухал байгаа юм л да. Тэгээ ялангуяа одоо Монголд юу асуудал болж эхэлж байна гэхээр хүн хүч хүрэлцэхгүй байна. Одоо гадуур компаниуд, байгууллагууд бүгд л хүн олдохгүй байна. Сайн хүн байна. За сайн хүн байна уу? Сайн хүн яаж олж авах вэ? Сайн хүнээ яаж тогтоон барих вэ? Доктортой ажиллах уу гэдэг асуудал өөрөө номер 1 одоо бизнесийн одоо асуудал болчиход байна л та тий. Тэгэхээр энийг ер нь яаж шийдэж болох вэ гэдэг дээр бид хэд ер нь 2010 оноос хойш одоо гэрийн HRM гэдэг хүний нөөцийн системийг 15 жил хөгжүүлж байгаа манай компанийн хувьд дахин давтагддаг ажлуудыг ер нь бол ийм технологийн тусламжтайгаар автоматжуулах нь их чухал юм байна. За энэ дээр бид нэр яг технологи нарийн одоо технологиудыг хүмүүст хэлэхээр хүмүүс нөгөө төдийлөн сайн ойлгохгүй байсан учраас бид нэр робот ажилтан гэдэг ийм концепц гаргаж ирээд та хэд ингээ хүн олдохгүй байгаа үстэй. Хүмүүс чинь ингээ нэгin юм олон дахин давтаад хийгээд ахаар чинь залхаад байгаа үстэй тий. Ингээ хүмүүс чинь ингээд орой хүртэл маш их олон цагаар сууж ажиллаад байна уу? Тэр асуудлыг чинь бид нэр энэ робот ажилтны тусламжтайгаар шийдэж өгье гэдэг нэг ийм концепц гаргаж ирээд явж байгаа. Одоо манай компанийн хувьд нэг 30-аад ийм робот ажилтан үйлдвэрлээд 30-аад компанид ажилд оролцсон. За тэр хэд маань ингээд ажиллаа хийгээд тухайн компанид нэлээ их бүтээмж үр өгөөд тэгээ бүх компаниуд маань манай робот ажилтнанд одоо маш сэтгэл хангалуун байгаа. Дахин давтан хийгээд байдаг ажлуудын энэ робот хиймэл оюуханаар хийлэгчээр магадгүй нөгөө тааланд мундаг хүн байна тухайн компанид доктор сурчлалтад ажиллах боломж олцсон улам нэмэгдэх юм болов гэж бид нэр хараад байгаа. Тэгэхээр тэр чиглэл рүү бид нэлээд судлаа шинжилгээний ажлууд хийж байгаа. Одоо Монгол улсын хувьд одоо энэ ажиллах хүчний хомсдол гэдэг бол бас том асуудал болоод байгаа шүү дээ. Түрүүнээс нөгөө нямаа захиралтаас ярилцж байхдаа одоо ингээд алтан гахаа жил төрсөн хүүхдүүд одоо ингээд том ажлын байран дээр ахыг ингээд хүлээх юм. Солонгос ч одоо бас нөгөө төрөлд багасгаар ингээд одоо ажиллах хүчин ингээд багасаад яг ажил хийх насны хүмүүс ингээд багасаад байгаа. Монголын хувьд одоо ерөөдөө энэ хэр зэрэг байгаа ба. Ер нь байгууллагууд одоо ингээд байгууллага дээр одоо энэ хүний нөөцний мэрэгчлэнүүд бэлтгэхтэй эсвэл одоо байгууллагад тулгарч байгаа одоо энэ хүний нөөцийн асуудлууд юу байх шиг байна? Яг хамгийн нэгдүгээр тул угаасаа хүний нөөцийн хомсдол ялцчихгүй номер 1 асуудал хэвээрээ байгаа. Тэгээ энэ бас үргэлжлэнэ гэдэг байгаа. Нэгсэндээ нэг тийм богино хугацаанд нөхөгдөхгүй гэсэн үг байхгүй. Тийм учраас компаниуд менежментийн хувьд өөрчлөлт хийж яаж хүний оролцоог бага байлгах вэ? Хүнтэй холбоотой хийгдэж байгаа ажлуудыг яаж өндөр бүтээмжтэй буюу яг тэр гол үр дүн гаргахад фокуслах уу гэдэг дээр нөгөө бусад саяын ингээд те хийх ёстой. Одоо бас хийхгүй бол болохгүй те хийх ёстой. Гэхдээ маш их цаг авдаг. Бас нөгөө ажилтны сэтгэл ханамжийг унгааж яадаг тэр ажлуудыг л хиймэл оюухан байна уу одоо роботын технологийн шийдлийн тусламжтайгаар шийдгээд байгаа байхгүй. Тэгээ энэ чинь яг ярил компанидаач ашигтай, ажилтнадаач ашигтай. За бүр ярил нийгэмд ч гэсэн маш олон давуу талыг бий болгож байгаа хүчин зүйл гэсэн үг. За хоёрт одоо айгүйх том тулгамдж байгаа асуудал бол ур чадварын зөрүү. Нэгсэндээ технологи маш хурдтай хувьсан өөрчлөлтийн хэрээр юу гэм ур чадварын дутагдал, ур чадварын одоо зөрүү гэж ярьдаг те өндөр гарч байгаа. Дээрээс нь сургуулаа төгсөөд гарч байгаа одоо боловсон хүчний одоо хүний нөөцийн маань ур чадвар яг зах зээл дээр гараад ирэхээр шууд нийцэхгүй байх. Тэ яагаад тийм бол боловсролын систем өөрөө тийм хурдтай бас шинжлэхдэггүй байгаагийн одоо дүр зураг гэх юм уу да илүү бас бизнест хүчтэй нэмэгдэж байгаа. Тэр ч утгаараа шинэ одоо манайх шиг ийм богино хугацаанд яг практик ийм ур чадвар олгодог сургалтын байгууллага, зөвлөх үйлчлэгээний байгууллагуудын эрэлт бол уус улам өсөд байгаа байхгүй. За 3 дахь одоо гол бас тулгамдж байгаа челленж бол түрүүний хэлсэн докторгүй адил. Тэгэхээр докторгүй адил ч гэсэн хിവэр байх төлөвтэй байгаа. Яа тийм бол ялангуяа generation одоо Z-ийн хувьд нөгөө entrepreneur сэтгэлгээтэй гэдэг өөрсдөө чих яриад байгаа. Судалгаагаар ч бас тэр их гарч ирээд байгаа байхгүй юм. Entrepreneur сэтгэлгээтэй тэгээд богино хугацаанд галс бас баяжмаар байгаа гэдэг шиг галс нэг амжилтанд хүрсмээр тэгсэн чинь компаниас ингээд тий яг цагаараа ажил нэтрээ гэдэг гэх мэтлэн юм олон ялгалттай зөрүү гараад байгаа учраас түрүүний тэр доктортой байдал дээр хүртэл яг
компани одоо K position буюу одоо гол ажлын байр болон гол K employee гол доктортой барих бодлого илүү бариад бусад ажлын байрууд дээр бол заавал доктортой байх юу н албагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр доктортой байхгүй байсан ч гэсэн эрсдэл багтаа байхаар яаж зохион байгуулах вэ гэдэг чинь дахиад нэг челленж гэсэн үг байхгүй. Доктортой ажил гэхээр одоо доктортой ажлыг ер нь хэдийн хугацаагаар хэмждэг вэ? Ер нь одоо ингээд та түрүүнд бас ингээд хүний нэрэд байна уу? Хүнээр нь ярьж байгаа би. Бас жоохон хүн талаас сонирхоод байхгүй. Хэдэн жил ингээд ажилласан хүнийг доктортой ажиллаа гэж үзээд нөгөө талаас ингээд дөнгөж төгссөн оюутан байсан ч гэсэн ажлын байран дээр гараад ерөөхдөө хэдийн хугацаанд бас ингээд доктортой ажилласан болоод ерөөхдөө бас жоохон туршлагатай ажилчин болдог гэж ер нь үздэг. Компанид ер нь ороод нэг дасан зохицох хугацаа багадаа ер нь 3-6 сар. Дасан зохицох тий. За тэгээд түүний ер нь дасан зохицсны дараагаас л яг бодиттой гүйцэтгэл гаргах суурь нь бий болжээ тий. Тэгээд яг карьер менежмент дээр бол 3-4 жил гэж үздэг. Түүнээс илүү хугацаанд нэг позишн дээр нэг албан тушаал дээр ажиллах нь бол тийм бас таатай биш гэж үздэг. Тэгээ бас нэг хувь хүн талаас их асуудаг болохоор бас залуу хүмүүстэй зориулж хэлэхэд карьерээ одоо ингээд шинэ компанид ажилд орох гэж байгаа бол захирлал харах хэрэгтэй. Ер нь удирдлал хамгийн чухал. Яг юуг нь хараад ороо. Удирдлагын одоо нэгдүгээрт хувь хүний зан чанар гэхээс илүү тэр хүний одоо зорилго тий ажлын байран дээрх одоо ажиллаа хийж байгаа арга барил зарчим тийм нэг өсөлтөд сэтгэлгээгээл бид нар яриад байгаа шүү дээ growth mindsetтэй гэл. Яг тийм хүний удирдлагын дор ялангуяа залуу байхдаа мэдгүй нэг 3-4 жил ер нь байхдаа ер нь загнуулаач хамаагүй ер нь шүмжлэлээч хамаагүй шүмжил авна шүү дээ. Сурч ажиллаа сурчих хэрэгтэй юм шиг байна. Тэр бол урт хугацааны карьерийн айгүй тийм суурь одоо хундамыг тий цутгаж өгд юм болов. Тэгээ удирдлага сайн байхад бол хүмүүсийг хөгжүүлдэг. Удирдлага муу байхад бол хүмүүсийг хөгжүүлэлтийг сайн хүн багтаа авдаггүй. Кейс бол маш их байдаг. Би одоос групп компани хүний нөөцийг удирдах гэсэн нэрсэр тийм захирлууд бас байна хүний л амьдрал тий. Өөрөөсөө илүү хүн багтаа авахгүй ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тийм хандлагатай, тийм арга барилтай удирдлагын доор хөгжлөө юу? Тэ гэ бодохоор бас асуулт нэмдэг байгааз. Нөгөө сүүлийн үед амир юу байдаг болчихлоо. Ихэнх байгууллагуудыг манай үеийнхний ч одоо жинзээ гэдэг байгаа шүү дээ. Тэгээ манайхныг одоо нэг шүүмжил сэтгэлгээр хандж ин тэр нь одоо нөгөө CNB дээр ч гэсэн тийм жинзээ үеийнхнийг ажилд авах дургу болж ин гэдэг ч юм уу. Тийм үү? Яг нөгөө ойлгож ажиллах гэд та тэгсэн шүү дээ. Одоо үе үеийг хамтруулж ажиллаулмаар байна гэд. Яг тэр одоо яг дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа шиг байна тийм Монголд. Одоо 9 цагт ирээд 5 цагт тарж болно. 10 цагт ирээд 6 цагт тарж болно гэдэг ч юм уу. Тийм тэр өөрөө нөгөө нэг хүний сонгох эрхийг биднэрт олгоод өчгөр ингээд эрх чөлөөтэй мэдрэмж аваад эхэлж байгаа юм л да. Тэгээ яг тийм байгууллагууд яг тийм зарчмыг айгу барьж хүний нөөцөө ингэж хадгалж үлдэх гэдэг шиг байна тий. Мэдээж юу тийм маш олон арга барилуудыг ашиглаж байгаа. Бас их өөрчлөлтүүд хийгээд ажиллаж байгаа гэдэг нь бас цаашаалтай байгаа. Нөгөө талдаа бас хэтэрхий битгийх давраарэ тий жинзэнэраа гэж хэлмээр байгаа байхгүй тий. Тэгээ бүх юм ингээ бас хэтэрхийх боломжийг тавих тусмаа бас тэр нэг таатай биш. Яа тийм бол бид нэр 100 хүн, 200, 1000 хүн, 3000 хүн мэдгүй тий компани хэмжээнд хэдэн хүн байгаа. Тэр бүх хүмүүсийг нэг зорилгын төлөө нэг бас тий менежментээр ингээ удирдаад нэг зорилгыг хангахгаа явж идэл бүх хүмүүсийн хүслийг хангана гэж уушлаарай бэдгүй байгаа шүү тий. Тэгэхээр бас нөгөө дандаа хувийн эрх ашигаа бас бодохгүй шүү. Үнэхээр өөрөө чинь үнэт зүйл, өөрөө чинь зорилго тухайн компани тий зорилготой нийцээд таны амьдралыг цэсэн энэ ажлыг хийснээр утга учиртай болгож байгаа бол зарим зүйлийг яах нь вэ? Accept хийх хэрэгтэй байхгүй. За компани дүрмэн журам юм байхад би тий энийг нь би зөвшөөрөөд энийг нь би бол бас яг өөрийнхоороо шийдвүлээд явъя ч гэм бас нэг өгөө аваатай байхгүй бол заримдаа яг тийм хандлага бас хитрээд байгаа. Монголд нөгөө 30 робот ажиллаж байна гэсэн шүү дээ. Тэр сонирхолтой санагдаад байна л та. 30 робот мөн одоо аль аль салбарт ер нь ямар ажил хийж байна. Ямар мэргэжлэр ажиллаж байна тэр 30 маань. Ер нь төрөл бүрийн мэргэжлэр ажиллаж байна. За тэгээд дийлэнх нь 80-90% илүү нэгтлэн бодогч нартай холбоотой ажлууд дээр илүү төвлөрч байна л доо. Ягаад тэгэхээр нөгөө нэгтлэнгүүд маань хамгийн их завгүй, хамгийн их илүү цаг ажилладаг, хамгийн их оройтч ажилладаг хүмүүс шүү дээ, тий. Тэгэхээр видеотэй үуч гэсэн аль болохоор тэр хүмүүсийг цагт нь одоо ажилд тардаг байгаасаа, гэр бүлийнхэндээ цаг заваа зарцуулдаг байгаасаа, тий. Ажил амьдралын балансаа бариасаа гэж хүсэж байгаа. Тэр утгаараа энэ чиглэлээр роботууд маш их хийсэн. За одоо жишээ нь ганц нэг жишээ дурдъя л да, тий. Одоо
дандаа онл ярьчлаа тий. Бид нэр онл яриаггүй шүү дээ. Айгуу ярьчихсан. Жишээ нь одоо нэг хүнсний үйлдвэр байгаа юм л да. Тэгээд маш том олон сүлжээ дэлгүүр дотор өөрсдийнх нь павильон байдаг. Тэр павильон дотроос нь бараа бүтээгдэхүүн зарагдаад сүлжээ дэлгүүрийн кассаар ингээ борлуулагчдаг тий. Тэнгүүд сүлжээ дэлгүүрүүд маань орой 10 цаг ч юм уу 11 цагт хаагаад борлуулалтаа гаргаад бүх борлуулалтаа Excel руу гаргаад ч юм уу файл руу гаргаад нөгөө байгууллага руу за энэ дотроос та бүхэн өөрсдийнхөө борлуулалтыг ялгаж аваад тэгээ маргааш өглөө ихэд манайхад одоо тооцоо нийлж мөнгө аваарай гэд өгч тийм ээ л. Тэнгүүд нөгөө компани маань нэгтлэнгүүд баруун өдөр нь унтж жагаад 22 цагт 23 цагт босч ирээ шүнжэнгээ ажиллаад маргааш өглөө болтлоо ажиллаад нөгөө тооцсон тооцоогоо тулгадаг тий. Амралтын өдөр гэж байхгүй. Гэхмэчлэн ингэж ажиллаад эхлэнгүүт тухайн байгууллагын нэгтлэн тогтгоо очиж олдгоо очиж мэдээж дөө хүний амьдрал чинь тий. Нэр хүн нь унд юм байна тий. Тэгэхээр ийм проблемтэй тулцсан байгууллага дээр бид нэр очиод наадах чинь бид нэр Европт ажилтнаар бүх асуудлыг чинь шийдээд өгье л да гэдгсэн. Тэгэхээр тэр ажил байгууллага маань Европт ажилтныг аваад одоо жил гарсан болж байна. Тэр нөгөө нэг нэгтлэнгүүд маань шинэ ажиллахаа болсон. Нэгтлэнгүүд маань амралтын өдөр ажиллахаа болсон. Нэгтлэнгүүд маань өглөө ажилдаа ирэхэд нь Европт нь бүх тайлан тооцоог нь бэлтгээ тулгаа тавьчихсан. Ажил нь бэлэн байж идэг болсон тий. Тэгэхээр тэр хүмүүс бол үнэхээр одоо Европын буйн жаргаж байна гэж. Тэгэхээр тухайн байгууллага за энэ тэгвэл гоё болчлоо. Тэгвэл дараагийнх нь юу байх вэ? Манай нөгөө түгэлтийн машинууд гадуур яваад айгүй их бензин толооны тооцоо хийдгээ. Энэ дээр бас нэг нэгтлэн ажиллаад байна. Энийг автоматжуулж өгч болох уу гэдэг хүсэлтэй байсан. Тэгэхээр бид нар бас тэрэн дээр нь нөгөө түлшний тооцоо хийдэг робот хийгээд өгсөн. Тэгэхээр энэ шиг ирээдүйн байгууллагууд бол ийм одоо маш цөөхөн үнэтэй. Тэр цөөхөн хүмүүс нь үндсэн бизнес модель, үндсэн бизнесээ л аваа явж идэг. Бусад тэр өдөр тутмын ажлуудыг робот энэ автоматжуулалт нь хийж идэг. Ийм 90 үеүүд биднэрт ирж байна. Тэгэхээр энэ рүү тухайн байгууллагуудыг одоо алхахад нь манай компани тусалдаг. Энэ бол байгууллагын хувьд амар чухал зүйл. Тэгээд цаашлаад яг энэ шийдлүүд бас яг хүний нөөцийн хүнээ удирддаг яриа те. Хүний нөөцийн гэхээр зөвхөн хүний нөөцийн мэрэгчлэнүүд гэж бодож магадгүй. Хүнээ удирддаг бүх хүндс боломжтой шийдлүүд байгаад байгаа байхгүй. Жишээ нь яг Хиймэл оюун ухааны шийдлүүд дотор хүний нөөцтэй холбоотой ямар одоо боломжуудыг санал болгож байна гэхээр за ингээд чинь бид ингээд нэг зургаад олуулаад нэг баг те. Бид хэд ажлын нэг юм групп чат гэх юм уу те. Харилцаа явж байгаа юм хэрэгсэл байгаа. Тэрний цаана Хиймэл оюун ухаан ажиллах боломжтой. За яах вэ гэхээр цэлмэг ингээд тэ сүүлийн үед ажилтаа хандах хандлага нь муудаж байна. Ер нь сэтгэл ханамжгүй болж байна. За муугаач авчлаа те. Ер нь ингээд яасан гэсэн чинь те илэрхийлж байгаа харилцааны хэм маягууд нь дандаа негатив те сүрэг байна. Байнгын комплейн хийж гин. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тийм хүлээж авах одоо юуг хандлагагүй байна ч тийм үү. Тэрний цаана Хиймэл оюун ухаан нөгөө одоо текстэн дээр ажиллаж маш их датан дээр ажиллаж тэрнтэй адилхан бидний амьд харилцаан дээр хүртэл ажиллаад за цэлмэг ер нь жоохон те улаараа дэш үү гэдгийг удирдлагч мэдээлж болно, HR-ч мэдээлж болж байгаа байхгүй. За бүр цаашлуу наран ч гэсэн те цаашлаад хоёр хүний зөрчлийг хүртэл илрүүлээд байгаа байхгүй. За наран цэлмэг хоёр өөр нь хоорондоо те зөрчил үүсээд байна. Зөрчил нь магадгүй нэгд нь ийм, хоёрд нь ийм, гуравд нь иймнээс болж байгаа шиг байна гэд те. Энд ч ерөөсө цаана Хиймэл оюун ухаан гэдэг чинь бидний ажилд асар их тийм нэгсэндээ шийдвэр гаргалтанд тий цаашлаад чиг хандлага прогноз гэж ярьдаг тий чиг хандлага тийм дүр зураг өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр аюу олон тэр нэг автоматжуулалтаас гадна гэсэн үг. Аюу олон боломжуудыг бий болгоод байгаа гэсэн. Нэг үг гэдэг чинь тий нэг хүнээс дээш хүн удирдах байгаа бол та HR менежер байх хэрэгтэй гэх. Тэнгүүд түрүүхэн бид дэс ярьжлаа тий орчин үед бол та салбарын мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Нэмэх нь технологийн мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Давхар та хүн удирдах байгаа учраас хүн удирдах ур чадвартай байж ич бид нэр өнөөдөр яг чадварлаг менежер гэдэг тий одоо нөхцөл байдлыг бий болгож амжилттай ажиллах, зорьсон үр дүнгээ гаргах суурь бүртгэн байна гэж харж байгаа гэсэн. Тэгэхээр одоо 5 сарын 27-нд одоо MS бизнес эсвэл одоо Digital Works маань хамтарсан одоо 5 сарын 27-нд одоо энэ бүтээмжээ тийм AI-ийн тусламжтайгаар эсвэл AI ашиглан дэмжлэгтэйгээр одоо энэ бүтээмжид одоо бүүстли тий хүргэе гэсэн одоо энэ ивент арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгэхээр одоо та хоёрын маань яриад байгаа хүний нөөцтэйгээ энэ асуудлуудыг ч юм уу тий энэ бүх шийдлүүдийг одоо ингээд шийдсэн энэ талаар мэдээлэл хүргэсэн одоо энэ ивент болж байгаа. Энэ ивентийн талаар бас мэдээлэлүүдийг өгвөл. За бид бүхэн 5 сарын 27-нд тий одоо яг сая хэлснээр Хиймэл оюун ухааныг ашиглаад
бизнесийн бүтээмжээ буст хийя гэсэн одоо агуулгатаагаар хүрэх гэж байгаа. За энэ ивентэд бол Монголын бас эксперт томоохон захирлууд илтгэл тавина. За илтгэл гэхээр би түрүү хэлсэн тэгдэг байхгүй юу? Ингэдэг байхгүй юу гэдэг бид нэр болж игэл онл ярихгүй яг бодит шийдэл хэрэгжүүлж гаргасан туршлагаа одоо харуулахыг зорилго болгож байгаа. Тэгээд манай илтгэгч нараас гэх юм бол чинь Монгол ID компани үүсгэн байгуулах Халуунбат захирал байгаа. За Халуунбат захирал бол за хүний нөөцийн салбарч ажиллаж исэн, одоо технологийн салбарч маш амжилттай явж байгаа мундаг захирлуудын маань нэг байдаг. За тэгээ Unitel Group бол бас харилцаа холбооны бас нэлээд том одоо тоглогч тийм ээ. Тэгэхээр Unitel Group-ийн мэдээлэл технологийн захирал, тулгаа захирал маань орж байгаа. За банк санхүү. Яагаад бид нар мэдээлэл технологи банк санхүү сонгоод байгаа мэдээж энэ салбарууд хамгийн түрүүнд технологийн дэвшлиг тийм ээ үйл ажиллагаанд хэрэгжүүлдэг. Бид ч одоо үр шимээс нь хүртэл явж байгаа шүү дээ. Тэ? Банкн дээр очихгүй зээл авч ийн гих мэтлэн тий. Тийм. Тэгээ хаан банкны чин зоригт захирал маань бас орохоор болсон байгаа. За тэгээд мөн нэг илтгэгчээр мэдээж нямцрын захирал орно. За би өөрөө бас орно. За бас нэг сонирхолтой хэсгийг дурдах юм бол юу байгаа? Бид нар практик сургалтыг бүр ивенттэй шингээгээд өгсөн байгаа. Тэгэхээр та ямар ч ивентэд ирснээр яг нэг ажил дээр очиж шууд хэрэглэх аргыг шууд сургана. Яг нэг жижигхэн хамаагүй юм ажлын урсгалыг хэлбэршуул гаргаж зааж өгнө гэсэн үг. Тэгэхээр та бүхнээс ажил зөндөө тийм юу байгаа шүү дээ. Тэрийг зааж өгнө. За тийм мэдээж бас хилцүүлгийн хэсэг байгаа. Энэ дээр бас Голомт банкны технологийн захирал, CIO клубын ерөнхийлөгч сайн бэлэг захирал орно. За Апу компани үнэсийн захирал ичи орлоо орно. За яагаад гэвэл Апу компани маань бас сая те Digital Works-ийн маань одоо шинэ бүтээгдэхүүн хиймэл оюуханд суурилсан системүүдийн бас клиент. Тэгэхээр бас яг ямар үр шимтэйсэн. Одоо зөв жижигэн жишээ хэлэхэд та хэд ингээл хүний нөөц рүүгээ ээлж амралт авмаар байна. Миний хуваар хизээ юм бэ? Өөр юу асуудгүй. Албан тоо авмаар байна. За өөр яах вэ? Өнөөдөр өвдсөн очиж чадахгүй. Тэр бүгдийг чи ерөөсөө шийдчихэд байна. Тий, HR руугаа бичих шаардлагагүй тэнд боот ажиллаж байна тий. Сүүлийн 3 жил гаруй тий. Одоо ажилласан төсөл маань амжилттай бас Апу компани дээр хэрэгжсэн. Тэгэхээр тэр талаар бас ичи орлоо захирал маань мэдээлэл өгнө. За тэгээд хин Дүлгэн Баяр захирал маань бас байгаа тий. За гих мэтлэн маш сонирхолтой яг энэ салбарын за сонирхолтой бас гадна мэрэгжлийн тий. Яг энэ салбартаа бас хийж бүтээсэн одоо зүйлтэй дандаа бас эксперт захирлуудыг бол урьж оролцуулж байгаа. Тэгэхээр энэ ивент хүнд зориулагдсан бэ гэж бас хүмүүс гайхаж магадгүй. Нэгдүгürt та яг хүн удирддаг бол заавал ирээрэй. Тэ ялангуяа бизнес удирддаг захирал, тэ нэгжийн удирдлага менежерүүд. За мөн хүний нөөцийн мэрэгчлэтнүүд хамгийн гол бас ирэх ёстой, энийг сонсох ёстой. Ингэснээр таны одоо ажилд буглаа үсээд байгаа тий шийдлээ олж чадахгүй байгаа. За нервтаад байгаа. Тэр зүйлүүдийн чинь нэг юм гарц гаргалгаа очийг бас өгнө гэдэгт бол манай зохион байгуулалтын баг хамт олон бол итгэлтэй тэрний төлөө бас аягүй их бэлтэж байгаа гэдгээс хэлгэн зүг баха гэж бодож байна. Тэгэхээр манай ивент дээр ирсэн нэрээ та бүхэн одоо бүтээмжийг ажлыг яаж роботоор хиймэл оюуханаар хийлгэж болдгийм бэ гэдгийг маш олон төрлийн кейсүүдээс ойлгож мэдээд тэг компанитай хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр гарц гаргалгаа шийдэлтэй болоод гарна гэж бодож байна. Тэгээд манай ивент бол та бүхэнд одоо хүссэн одоо хүлээсэн үр дүнгээ чи өгнө гэдэгт бид нэр итгэлтэй байгаа. За тэгээд өнөөдрөөс амралтын өдрөө бас бид бүхэн зориулж бас мэдээллийг бас хуваалцсан. Та хоёртаа баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Бүгдээрээ сайн хамраарай. За үзэгчдээ үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа Family Health булангаа хүлээн авч үзье. Энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний одоо та бүхэнд хүргэж байгаа жирэмсний цуврал зөвлөгөө маань ингээд одоо явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярилцах сэдэв бол төрсний дараа одоо биений юм хизээ ирдэг. За жирэмснээс хэрхэн хамгаалах талаар бас та бүхэндээ зөвлөгөө бэлдсэн байна. За төрсний дараах үе гэдэг бол хамгийн багадаа 42 хоногоор тооцдог. За тэгэхээр төрсний дараах ээж маань 42 хоногийн дараа ерөнхийдөө одоо тийм ээ жирэмслэгээс өмнөх бие физиологид очиж гин гэсэн. Өөрөөр хэлбэл хамгийн багадаа 6-7 хоногийн дараа та жирэмснээс хамгаалах ёстой байх нь байна. За ер нь бид нар ингээд шавхраг маань тийм ээ 1 сарын хугацаанд буюу 30 хоногийн дотор ерөнхийдөө гараад дуусчихж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд
Тэгэхээр шавхраг гарсны дараа 2-3 хоногийн дараа 1 сарын дараа бас биений юм ирж болдог. За гэтэл яг ингээ хүүхдээ яг эрчимтэй хөхөөр хооллож байгаа нэлээд удаан хугацаагаар хөхүүлж байгаа ээжүүд маань 6-аас 8 хоногийн дараа магадгүй заримд нь 1-2 жил болоод ч гэсэн юм биений юм бас ирж болдог. Тэгэхээр энэ бол бас физиологийн үзэгдэл байх нь шүү дээ, тийм ээ. Гэтэл одоо хүүхдээ угжаар нэмэлтээр хоолдог ээжүүд маань дан хөхөөрөө хоолдог ээжүүдийг бодвол биений юм нь хамаагүй ихс ирдэг бас нэг ийм онцлог байдаг. За сүүний булцаанд сүү үсгдүүл өнчин тархинаас пролактин хэмээх даавар ялгардаг. За энэ даавар нь өнд хөвчөнд поликул үүсэх процессыг саатуулаад биений мэрэлтийг хойшлуулждаг. За тэгвэл зарим тохиолдолд өндгийс харах тохиолдолч одоо ийм физиологч явагддаг. Тийм учраас биений ирээгүй байсан ч гэсэн ээжүүд маань жирэмслэх боломжтой. Тэгэхээр яг нь бид нар биений ирээгүй үедээ жирэмсэн сэргийл гарыг заавал авч хэрэгжүүлэх ёстой. Магадгүй одоо хүүхэд нь бор холонд ороогүй одоо тий 2 сартаа 3 сартаа болж байгаа тохиолдолд ээжүүд маань яах нь жирэмсэлчтгэл гэж бид нар ойлгох нь шүү дээ тий. Тэгэхээр бид нар одоо үрхийн эмч тэгээ харьяа одоо сумд үргийн эмч нартайгаа зөвлөлдөж байгаа таны бие махбодод одоо жирэмсэн сэргийл ямар арга нь илүү тохиромжтой байна вэ гэдгээ ярилцаад сонгоод бие махбод дээр авч хэрэгжүүлэх ёстой байх нэ ээжүүдээ. За өнөөдөр та бүхэндээ манай эмнэлэг дээр одоо миний гарын гол хийгддэг 3 аппаратынхаа талаар танилцуулъя. За хамгийн нэгдүгээр тридерм буюу одоо хамгийн сүүлийн үед арсны практикт нэвтэрч байгаа үйлчилгээ байгаа. За мөн RF үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ RF үйлчилгээг канулаар үзүүлдгээр онцлогтой. За канул гэдэг маань арсын доогуур одоо тусгай одоо зүү буюу одоо эмнэлгийн хэрэглэгдэхүүн оруулаад арсны доор байгаа өөхөн ид болон одоо арсны жинхэнэ арсны хэсэгт байдаг одоо эластин коллаген ширхгүүдийг өдөөж өгөх үйлчилгээ үзүүлдэг гэж байгаа. Тэгэхээр энэ арсны маань өнгө цус алдагдаад байгаа, өрөвсөлт их өртөөд байгаа, мөн түнчлэн арсны одоо эдгэрэл удаашраад байгаа. Дээрэс нь одоо хөгшрөлийн шинж тэмдгүү тийм ээ нөсөө толб үүсэх, өвчлээ хитгсэх, арс суларч унжих гэдэг энэ асуудлууд маань ерөнхийдөө арсанд орох тэр зөөлөн эдийн бүтэц алдагдсантай холбоотой байдаг. Тэгэхээр энэ арсанд орох зөөлөн эд буюу жинхэнэ арсны хэсэгт байгаа эластин коллаген ширхгүүдийг өдөө хүчин зүйлүүдийг сүүлийн үед маш өргөн ашигладаг болсон байгаа. За энэ нь бол одоо тридерм аппаратны тэр канулын үйлчилгээгээр үзүүлдэг гэж байгаа. За бидний нүүрэн дээр гарсан хөгшрөлийн өөрчлөлтүүд буюу хамар уруулын гурвалжин, за жавжны хэсэг, за эрүүнд орох хэсэг, за дээрэс нь мөн духны хэсэг гээд ингээд гүн үрчлээ үүсдэг хэсгүүд дээр арсны маань өнгөн хөрс одоо шууд булчин дээрээ бараг очиж наалд зөксөн маягтай. Тэгээд тэр наалд зөксөн хэсэг дээр эластин коллаген ширхгийн бүтэц маш ядамг болсноор арсны өнгө цус өөрчлөгдөд тэр нь буцаж нөхөн сэргэж өгдөггүй байж байгаа. Тридерм аппаратынхаа канултай хавсарч хийх юм бол үр дүн массажраад харьцангуй одоо нөгөө хүний яг ингээ байгалийнхаа үндсэн төрхөөр залуужиж одоо төрхөн засагдж өгдөг их давуу талтай байна гэд одоо өдөө хүртэл хэрэгэлсэн туршлага дээр бол ажиглалт хийгээд байж байна. Тридерм аппаратаараа зүүгээр одоо батганы тэр тосны булчирхааны гүн одоо тэр үргэлжлэлтэй хэсэг рүү нь RF үйлчилгээ үзүүлдэг бас эмчилгээ хийдэг болсон байгаа. Энэ бол маш үр дүнтэй байгаа. Ингэж хийсний дараа бол батхны дахилт бол дахиж одоо сэтрэх процесс ер нь бараг илэрхгүй гэдгээрээ бас их одоо шинэлэг үйлчилгээ болж өгч байгаа. За тридерм үйлчилгээний дараагийн нэг гол үйлчилгээ нь бол плазма пен үйлчилгээ байдаг. За плазма пен үйлчилгээ нь арсны өнгөн хөрснөөс плазмын үйлчилгээ буюу хит халалт гэрлийн одоо хүчтэй долгионы нөлөөгөөр арсны өнгөн хөрсийг одоо хүчтэй цочроож өгснөөр арсыг залуужуулж, агшааж, арсны өнгө цусыг сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Мөн өвмийн ургацаг арсын одоо гадаргуу дээр гарсан эмгэг өөрчлөлтүүдийг эмчилдэг ийм үйлчилгээтэй байгаа. МТС-ийн тарилгын аппарат байгаа. За МТС-ийн тарилгын аппарат гэдэг маань арсанд олон зүгээр одоо эмийн болон одоо биологийн бэлтгэмлийг нэвчүүлж өгөх үйлчилгээ хийдэг ийм аппарат байгаа. За манай аппаратын онцлог нь бол солонгосын одоо аппарат байгаа л да. Тэгэхээр энэ маань солонгостой жимпи шаардлага хангасан, Европын стандартыг хангацсан маш одоо өргөн хэрэглэгддэг одоо тарилгын аппарат байгаа юм. За ер нь бол 3 үйлчилгээ үзүүлдэг тарилга хийн,
За дээрэс нь одоо арьсан дээр рулер буюу арьсны өнгөн хөрсийг одоо сэргэжүүлж өгөх үйлчилгээ хийн. За 3 дугаарх нь болохоор секшн буюу одоо сорив, арьсанд орох одоо наалдац өгсөн хэсгүүд арьсны болон эдийг одоо бас нөхөн сэргээх зорилготой одоо хий тарилга гэж ярих юм уу? Тийм үйлчилгээ хийдэг ийм гурвалсан үйлчилгээтэй аппарат байж байгаа. Арьсны өөрийнх нь нөхөн төлчих үйл ажиллагаа бол нас ахих тусам удааширдаг. За ингээд удааширч ирснээр арьсанд орох өөрийнх нь одоо эластин коллаген ширхэг гэдэг зүйл одоо арьсыг гулбраа, зөөлөн, өнгөлөг, чанга харагдуулдаг энэ одоо бүтцийн өөрчлөлт эдгээр нь бол бүтцийн өөрчлөлтөнд орчдөг. Тэгэхээр энийг одоо нөхөн сэргээж өгснөөр арьс илүү залуу байдлаа удаан хадгалж байна гэдгийг эрдэмтэд тогтоогоод бүх төрлийн одоо тарилгын одоо үйлчилгээг хийдэг болсон байж байгаа. Манай эмнэлгийн хувьд бол энэ гурвалсан үйлчилгээтэй аппаратаараа хийснээр илүү өндөр үр дүн гаргах зорилготой гэдэг одоо ийм учраас бид энэ ахуй аппаратыг ашигладаг байж байгаа. За дараагийн аппарат нь бол секрет буюу macro needle RF гэдэг аппарат байгаа. За нэрнээс нь үзэхэд бол олон зүүнний RF үйлчилгээ үзүүлдэг аппарат гэж ойлгож байна. За RF гэдэг маань ерөнхийдөө арьсны одоо RF-ууд бол ихэвчлэн 2 герцийн давтамж буюу радио давтамжийг арьсанд үзүүлдэг энэ аппаратуудыг бол RF аппарат гэж нэрлэдэг. За тэгээд энэ аппаратын маань онцлог нь болохоор 25 ширхэг алтаар бүрсэн зүйтэй арьсанд илдэв хавшил өгдөг. Арьсны одоо гадаргуу дээр үйлчлэхдээ гэмтэл хамгийн бага учруулдаг гэдгээрээ хамгийн үр дүнтэй аппарат байдаг. Арьсанд залуужуулах үйлчилгээ үзүүлэхэд хамгийн нэгдүгээрт арьсны хуучин хэсгийг нь одоо аль болох хурдан хугацаанд гуйжуулж унгах одоо шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ олон зүүнний аппаратын онцлог нь бол арьсны гадаргууг олон хэмжээгээр цоолж өгснөөр шин залуу арьсны эсүүдийг одоо нөхөн төлчихийг бол дэмждэг гэж ойлгож болно. Дараагийн гурвалсан үйлчилгээний нэг үйлчилгээ нь болохоор улаан гэрэл буюу хөх гэрэл гэсэн ийм хоёр хавсарсан гэрлийн үйлчилгээ үзүүлдэг. За улаан буюу дулааны үйлчилгээ нь бол мэдээж арьсаа зүү маань цоолж ороход одоо гол үйлчилгээ үзүүлдэг бол одоо тэр RF-тайгаа хавсарч орж байгаа хөх гэрлийн үйлчилгээ нь бол элдв өрөвсөл болон одоо арьсны доорох тэр эластин коллаген ширхгийн нөхөн төлжилтийг дэмждэг ийм одоо нарийн үйлчилгээ үзүүлдэг аппарат байгаа. За энэхүү аппаратаар манай эмнэлэг дээр олон жилийн туршид улаан батга, арьсны хөгшрөлт, арьсны бүх төрлийн сорвжилт, за арьсны одоо өнгө нөсөөний өөрчлөлтүүд гээд маш олон асуудлуудыг зэрэг шийддэг хөтөлбөр тэмчилгээнүүд гээд хийгддэг. За манай энэ аппаратаар бол маш олон хүн одоо ингээд арьсныхаа гоо цэцлийн асуудлуудыг шийдсэн ийм туршлагатай гэж ойлгож байна. За ингээд та бүхэндээ аппаратуудаа танилцууллаа. Амралтын өдөр Weekend Vibe нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд бид бүхэндээс хамтран ажиллагч Med Distributor арьс гоо заслын эмнэлгтээс баярлалаа. Тэгээд өрн дулаан цаг болсон байна. Та нар манаас амралтын өдрөө гэр бүлэрээ бас уулан даалгах юм уу? Тэгээд одоо бас олон бас гоё бас тоглолтууд бас гадуур бас их тоглогдож байна. Тийм учраас бас гэр бүлтэйгээ амралтын өдрөө та бүхэн маань ая тухтай өнгөрүүлээрээ эх 7 хоногтой иргэн уулзцаая. Баяр таа.